талхар илэрхийлмээр байгаа. Уран амьсгалын өөрчлөлтийн тухай хууль байх ёстой. Тэгээ орж ирж гэн энэ бүгдээрээ талаас нь ярилцаад түрүүний гишүүдийн асуусан санаа зовсон зүйлүүдийг нь яг бүрэнгүүцэд яаж суулгах уу гэдэг дээр нь хамтраад явах ёстой хаа. Тэгээ зөвөр өнөөдөр ярилцж байгаа энэ хуулийн төслийн гол асуудлыг нь бол хуулийн үзэл баримтлал дээр гаргаад ирээ тавьчихсан байгаа шүү дээ, тий. Гэхдээ судалгаа бол тийм хангалттай бас байгаагүй гэдгийг хэлье. Температурын өсөлт ган зудын татамж нэмэгдээд байна. За тэрийг ойлгож. Нуур мөсөн голын талбай эрс багаслаа. За ингээ хот руу шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн, Улаанбаатар хотын ачаал өссөн гэх мэт ингээ бүх асуудлуудаа ингээ зоогоо тавьж байгаа. За ингээд яг одоо тэгвэл цаашаага энэ хууль гарснаар яах юм бэ гингүүт ирээдүрүү чиглэсэн тийм прогноз датанууд, судалгаанууд дутуу байгаа л. Тэгээ магадгүй ерөөсөө байхгүй гэж магадгүй юм уур амьсгалын өөрчлөлт явагдаад байгаа учраас ирээдүг хол харж чадахгүй байгаа байх. Гэхдээ яг манай Монгол улсад энэ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого гарч ирээд зохицуулалт, тэгээ карбон зах зээл, ногоон санхүүжилтийн үндсэн эрх зүйн тогтолцоог энэ хуулиараа бий болгох гэж байна гэж үзвэл зөвөр миний хувь хүний өнцг нь салбар хоорондын уялдаа манад их бага байдаг штеп. Тэрийг яаж хангах вэ лээ? Тэр үзэл баримтлалын хүрээнд энэ дээр асуухад за хөдөө аж ахуйн салбар, эрчим хүч, барилга, тээвэр, хог гэх тээ. Эдгээр бүх салбарууд тус тусынхаа өөрийн хуулиар, өөрийн бодлоготойгоор ингээд зохицоо явна. Аль нэг салбар нь төрүүлээд яваад зарим нь хоцрогч магадaltaй. Тэгэхээр яг энэ уур амьсгалын өөрчлөлтийн энэ хууль бүрэн хэрэгжихдээ энэ салбар хоорондын уялдааг хэрхэн анзаарч суулгасан байгаа вэ? За тэгээ мэдээллийн сангийн асуудлыг угаасаа та хүлээн зөвшөөрсөн байгаа шүү дээ. Энэ хүлэмжийн тооллого мэдээллийн сан хангалтгүй гэдэг. Тэр одоо энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд мэдээж нэг суур дата сан гэдэр нь бий болох хэрэгтэй хэл та. Энэ дээрээ ямар ажлууд төлөвлөж байна. За энэ хууль бол мэдээж коп болгож байгаатай холбоотой гишүүд нэлээд сууж байгаад тэгээ баталгыг ирмэлцэж ажиллах байх. Гэхдээ хэрэгжүүлж эхлэхэд мэдээж дата мэдээллийн сан бэлэн байх хэрэгтэй байх. Яа тэгээ салбар хоорондын уялдаа нь хангагдсан байх хэрэгтэй. Тэгээ энэ хоёр дээр хуулийн төслийн хамрагдж байгаа байдал нь цаашаад анхаарах асуудал нь юу байгааг мөн дагаж гарах хуультай холбоотой бусад хуулиудад юу орж байгааг ерөнхийд нь тайлбарлаад өгөөч. За. Ажлыг хариулъя. 4-р эмхпа. Эдийн засгийн хөгжлийн мөнх эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Миний хувьд салбар хоорондын уялдааг яаж хангах вэ гэдэг дээр хариулъя. Энэ хууль бол өөрөө анхдагч хуулийн төсөл учраас зөвхөн байгаль орчны салбар биш, сүүлийн үеийн эдийн засаг, санхүүгийн, дэлхийд даяны зах зээл дээр байгаа гол салбар юм а гэж бол бусад одоо судалгаануудаас үздсэн байгаа. Тэгэхээр энэ хуулийн төсөл дээр бол эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь салбар хоорондын уялдааг хангах, тэр дундаа богино дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөлтөнд оруулах, дээрээс нь төсвийн хүрээний мэдэгдэлтэй бас тооцооллыг оруулах, цаашдаа төсвийн хүрээний мэдэгдлийг салбараар нь төлөвлөж сайжруулсан тохиолдолд энэ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг оруулах талаар энэ хуулинд бол заавал үүрэг болгон тусгаж байгаа. За мөн дээрээс нь улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр буюу томоохон төсөл хөтөлбөрүүдийг их хурлаар 5 жилийн төлөвлөгөөнд төлөвлөхдөө энэ асуудлыг бол одоо заавал харгалзан үзэх байдлаар томьёолж байгаа. За байгаль орчинтой холбоотой хэсэг нь байгаль орчны хамгаалж байна. За мэдээллийн нэгдсэн сан бий болгож байгаа юу? Одоо мэдээж одоо манай байгаль орчны нэгдсэн сан буюу EIC дээр маань одоо бас мэдээллүүд бас дутмаг байдаг. Салбар хоорондын уялдааг нэгтгэх одоо орон нутгаас ирүүлж байгаа мэдээллийг давтамжийг хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх зэрэг ажлууд байгаа. Яг энэ хуулийн дээр бол
салбаруудын мэдээллийг нэгтгэсэн үндэсний платформ байгуулнаа гэж заагдсан байна. Тэгэхээр одоо бол усны мэдээллийн сан, ой мэдээллийн сан, хүлэмжийн хий мэдээлэл, тэгээ карбон төслийн мэдээллүүд бол тус тусдаа салбарынхаа одоо агентлагууд, эдийн засгийн яамч гэдэг юм манай усны газар, ойн газар дээр ингээд тусдаа байгаа. Энэ мэдээллүүдийг нэгтгэхэд үндэсний нэгдсэн платформ байгуулж дата мэдээлэлээ нэгтгэя гэдэг зүйл залт бол орж ирж байгаа. Тэгэхээр үүнээс бол түрүүн яриад байгаа давхарцсан тооллого болон одоо мэдээлэл зүрх олон улсын тайлан гаргахад үүсэх хүндрэлүүд бол одоо харьцангуй буурна гэж үзэж байгаа. За мөн сая яригдсан салбар хоорондын уялдаа гэдэг дээр бол бид үндэсний тодорхойлсон хувь нэмэр буюу зорилт 3.0-ыг батлахдаа нэлээ өргөн өрөөний салбар хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж одоо бас тодорхой хэмжээний туршлагатай болсон. Яг уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дээр одоо манай хүнс хөдөө аж ахуй яам, одоо уулуурхай яам, байгууллагын орчны яам, эдийн засгийн яам, сангийн яам гэдэг одоо маш олон өргөн бүрэлдэхүүн дээр статистикийн газар ч гэдэг юм уу бүгд хамтарч ажиллаа, зам тээврийн яам гэдэг энэхүү одоо үндэсний тодорхойлсон хувь нэмрийг одоо боловсруулан батлуулж чадсан. Тэгээд энэ үндэсний туршлага дээрээ бол цаашдын энэ үндэсний платформа байгуулж одоо ажиллагааг бүрэн хангаж болно гэж үзэж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөд ямар хариу Болсон уу? За 4 минутанд багтаагаад хариулаад сурчаарай. Зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Бандрагчийн төвшингийн урилгаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн 1991 оны төгсөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төгсөлтийн 35 жилийн хойд тэмдэглэж байгаа юм байна, тийм ээ? Тэгээ та бүхэндээ улсын их хурлынх нийт гишүүдийн нэрийн өмнөөс амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээрэй. Манай тойргийн гишүүд байна шүү. Тойргийн иргэд. Даваа самбуугийн гаммаа гишүүн асуултаа асууя. За энэ хууль